Энэ Улаанбаатарын замын хөдөлгөөний асуудал нэлээд хэцүү байна. Одоо тий зогсолт хийлээ гэж зарим хүмүүс яриад байна. Тэгэхээр энэ замын хөдөлгөөний бууруулах чиглэлээр ер нь хот ямар арга хэмжээ авч байгаа юм бэ? Замын хөдөлгөөний бууруулах чиглэлээр маш олон албан хаагчид хотод ажилтгаа гэсэн мөртлөө үр дүнгүй байна гэж яриад байна. Та энэ дээр тайлбар. Замын хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр бол зарим ажлууд бас судлагдаад төлөвлөгдөд явж байгаа. Ер нь замын хөдөлгөөний төвжил бол бас өнөөдөр бий болцсон асуудал биш учраас бид нар энийг яаж зохицоор шийдэх үү гэдэг тал дээр илүү бас зохиц шийдлийн талаас нь харж байна. Мэдээж энэ дээр хамгийн түрүүн шийдэх ёстой асуудал бол энэ өнөөдөр маргааш энэ богино хугацаанд энэ замын бүлэг төвжилтийг одоо нэмэгдүүлэхгүйгээр илүү одоо стресс бухимдалгүйгээр аль аль нь зорчих ямар боломж байх вэ гэдэг тал дээр амьдрал нийцсэн шийдвэр гаргах тал асуудал байж байгаа. Тэгээд энэ зам дэвтгчийн зарим ажлууд одоо хийгдээд жишээ нь энэ замын цогцлогийн гүүрэн гарч энэ 10 дугаар 9 дугаар сарын 16-ны өдөр ирэх нэгдэх өдөр бид нээх гэж байна. Тэгээд энэний хажуугаар бас нэг дугаарын хязгаарлалт эсвэл одоо бас зарим хөдөлгөөний зохицуултыг хийж байна. Энэ бол гэхдээ өнөө маргаашийн л асуудал болохоос биш, урт хугацааны шийдэл биш. Одоо бид нэг бүгдээрээ зам дээр төвчрээд бүгд стресстэж бухимдаад альнийхэн ч ажил амжихгүй нэг одоо ажил амжуулнаар 2-3 цаг зам дээр ингээд бүгд төвчрээд эдийн засгийн хохирол амсаад бензин шатгуунаа шатаагаад эрүүл мэндээр хохироод угаар одоо утаа өнөрлөөд ингээд суугаад байх уу эсвэл нэг хэсэг нь ажлаа төлөвлөдөг нөгөө хэсэг нь ажлаа амжуулдаг өөрөөр хэлэх юм бол энэ дугаарын хязгаарлалтаа нэмэгдүүлэх зарим нэг одоо зохион байгуулалтын ажлуудаа хотоос харагдж байгаа бодлого шийдвэрээ иргэд хамтраад ингээд дэмжиж явах уу гэдэг өөрөө хамгийн том чухал асуудал байж байгаа. Тэгээ одоо ингээд бид нар чинь ингээд өдөр их тусам автомашины одоо тоо нэмэгдэж шít. Улаанбаатар хотод одоо 3 жилийн өмнө 300 мянган машин одоо хөдөлгөөнд өдөр тутам оролцдог байсан бол жишээ нь одоо бол 400-450 мянган машин ч гэдэг юм уу ингээд өдөр их тусмал одоо сард 70 мянган машины тоо нэмэгдэж байгаа жишээ нь. Тэр энэ бүхэн дээр бид нар одоо ингээд ойрын хугацаанд бас дөрөвтэй арга хэмжээ авна. Иргэдээсээ бас одоо судалгаа авч байгаа. Аль аль газруудад ямар зохицуултыг хийх боломж вэ гэхэд замын хөдөлгөөний бодлого төлөвлөлт зохицуултын газар ажиллаж байна. Энэний хажуугаар бид нар энэ нийтийн тээврийнхаа зохиц шийдлийг бий болгоё гэж. Өөрөөр хэлбэл одоо өдөр их тусам нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн тоо багасж байна. Орж байгаа орлогонч багасж байна. Тэр хэрэг нийтийн тээврийн шинжилэл хийгдэхгүй. Тэгэхээр нэгдүгээр автобус шинжилгээ, парк шинжилгээ, стандарт үйлчлэгийн сайжруулах. Хоёрдугаар энэ төв одоо зам баруунаас зүүн хүртэл бидний яриад байгаа нөгөө цахилгаан соронзон одоо галт хэр гэж ярьдаг, моно ирэлч гэж ярьдаг энэ хөнгөн галт хэргийг одоо төв замынхаа дагуу хий. Тэгээд энэ одоо гэр хорооллын хойд хэсгээр амьдарч байгаа уул толгод дээр амьдарч байгаа иргэд оршин суугчтай бол тээврийн хэрэгслэр хангахын тулд баян осуу, ханы материал, хорооллын эц, за тэгээд тасхны овоо цаашаа дээшээ буцаад дэнжимэг гэсэн энэ эсгүүдэд дүүжин тээврийн энэ одоо шинэ шийдлийг нэвтрүүлээгээд энэ хоёр одоо шинэ тээврийн хэрэгслийн тооцоо судалгаа дэжүүнд хийгдэж дуусчихна. Энийг бол бид нар 1 жилийн дотор 2 жилийн дотор хийж энэ одоо нийтийн тээврийнхаа сонголтыг олон болгохыг стандарт чанарын сайжруулах гэж. Мөн одоо энэ Дэнжимэнгаас хаан уул яармаг шинэ хуучин нисэх хүртэлх хурдан замын автобусыг хийх төслийн одоо ажил бас эрчимтэй явж байна. Ирэх 6 сар гээд эхний одоо шийдлээ бас нэвтрүүлээд ингээд эхний одоо хэсгийг ашиглалтанд оруулах гэж төлөвлөж ажиллаж байна. Гэхдээ энэ хугацаанд одоо саяны ярьдаг тэр зарим нэг одоо зохицуулалттай арга хэмжээнүүд авч ажиллана. Бас нэг асуудал байна. Та өчигдөр танилцуулсан багтаа засгийн газар дээр нэг 10,000 айлын орон сууц барина гэдэг. Энийг бол барилгын салбарынхаа үзээд байна. Энэ хувийн хвшлийн ажлыг ерөөсөө болоож авч байгаа асуудал байхгүй. Хувийн хвшлийнхаа одоо барилга барьдаг тэр нь борлуулагддаггүй. Борлуулагдахгүй байгаа шалтгаан бол нөгөө ипотекийн зээлэнд иргэд хамрагч чаддгүй, урьдчилгаа төлдөг, тэгээ барьцаа тавьдаг. Энэ төслийн ялгаа гэх юм бол бид нэгдүгээр ерөөсөө 10,000 айлын орон сууц барьж байгаа бол 10,000 яндан буусан байх ёстой. 10,000 гэр хорооллын айлын хашаа одоо бас байхгүй болсон байх ёстой гэдэг ийм л зарчмаар ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь одоо барилгын компаниуд энэ одоо 10,000 айлын орон сууцыг гүйцэтгэгч нь өөрөө хувийн аж ахуй нэгжүүд байна. Хот энийг барихгүй. Хотын нийслэлийн орон сууцны корпорац бол ерөөсөө бодлого зохион байгуулалт, менежмент удирдлага талаас оролцсон. Хувийн хвшлийн аж ахуй нэгжүүдээр бид энийг бариулна. Тэгээд хувийн хвшлийн аж ахуй нэгжүүд энийг барьсны дараа эргээд хот хөнгөлөлттэй үнээр энийг одоо 40% ч гэдэг юм уу хот худалдаж авна. Ингэсэн тохиолдолд нөгөө ипотекийн зээлд хамрагч чаддгүй, барьцаагаа төлж чаддгүй иргэд өөрсдөө
5 жилийн хугацаанд орон сууцаа түрээсийн журмаар түрээслээд өмчилж авдаг энэ сонголтыг бий болгож өгч байгаа. Одоо тийм ямар ч сонголт байхгүй шүү дээ. Хоёрдугаарт бол энэ одоо иргэдийг бид нар ингээд газраа чөлөөлгээд идэг биш. Иргэд тэнд очиж амьдрах хүсэл сонирхол нь одоо өөрөө одоо бий болдог энэ эрүүл аюулгүй явган хүний зам гадна дотн тогтчлт за тэг орчин тойрондоо сургууль эмнэлэг цэцэрлэг төрийн үйлчлэгээ авчдаг нэг хүүхдийн сургуульд нэг хүүхдээ хүргэж өгч иргээд нэг дүүргээс нөгөө дүүрг рүү явдаг биш. Тухайн орчинд нь тохирсон ийм жишг хоргоолол хотгонуудыг бий болгож өгөх юм. Тэгээ Баян Оршуу, Дэнжин мянга, Сэлб тэгээд энэ одоо Дамтаржаа эсгүүд дээр энэ ихний орон сууцны ногоон одоо хөтлөн хэрэгжээд яв. Тэгээ энэ нэг орлогот нийцсэн орон сууц гэдэг маань бол ерөөс ямар нэгэн төлбөрийн дарамтгүйгээр сар болгон төлбөрөө төлөөл өмчлөөд авах. Нөгөө хэсэг нь бол зах зээлийн зарчмаар худалдаж борлуулдаг ийм байдлаар ингээд энэ төслүүд хэрэгжээд явах юм байна. Live TV-ийн таны хүссэн бүх лайвыг мэрэгжлийн өндөр түвшинд шууд дамжуулна.